Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрвэлийн радио 104.5-ыг сонсогчдаа сонсож байна. Яг одоо бид амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлэгтэй хамт байна. Яг одоо сонсогч тамтай хамт манай 1-р эфирээс найруулагч Баясаа, хөтлөгч сэтгэл зүйч Гэрлээ байна. Тэгээд бид өнөөдөр бас 7 хоног болгон шин зочид, шин сэдв, бас хүмүүст хэрэгцээтэй ярилцлагаараа хүргэдэг. Өнөөдөр харин бидэнтэй ярилцгаар манай 11 наснууд ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За манай төгөл дөөр, ганс увд, ундрам гурван маань бас алсуу байгаа тий. Дөрөв маань сүүлийн 3 жилийн хугацаанд манай амьдралын хүчгийн сэтгэл зүйн сарын 1 дугаарт нь оролцдог. Өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Бас энэ насны хүүхдүүдэд бас ямар бодол мэдрэмж байдгийг гэдгийг хуалцдаг байгаа тий. За тэгвэл өнөөдөр бид нэр бас нэгэн сэдв сонгосон байна. Өнөөдөр юуны тухай ярилцах вэ гэхээр цахим орчин биднийг өөрчилдөг гэсэн сэдв байна. За хамгийн түрүүнд юу орж ирсэн? Сая дөрүүлээ цахим орчин тухай ярьж байсан шүү дээ. Цахим орчин гэх юм нэг. Цахим орчин дээр одоо тренд болж байгаа гэх юм уу? Тиймэрхүү одоо үсцэлч ч юм уу, тиймэрхүү хувцлалыг тэгж дүүрэж хийж өөрийгөө өөрчилдөг хүмүүс бас байдаг шүү. Шууд тэр орж ирсэн үү тий? Тэрийг хэрэгжилж агаад өөрийнхөө нөгөө хувцлалт яаж бие авч явах вэ гэдгийг хараад бас тренд болгоод өөрчилдөг. За манай нөгөө хэд нь ямар ганс увдад ямар бодол төрсөн цахим орчин ер нь биднийг өөрчилдөг юм болов уу гэж ямар өөрчлөлт? Тэгэхгүй нэг онлайн тиймэрхүү нэг линк бодогдсон. За линк бодогдсон гэнэ. Төгөлдөрт юу орж ирсэн? Хамгийн түрүүнд шүү дээ. Яг хамгийн түрүүнд. Одоо ингээд тоглоом энэ төр тоглож байгаа онлайнаар тэрийг үзээд амар их тоглох ч юм уу яг тэгж хамгийн түрүүнд орж ирсэн. Онлайн тоглоом. Тий. Бүгд зөв. За тэгвэл утсан дээр бид нэр ер нь цахим орчин гэдэг дотор бидний утас, таблет, тэгэл аппликейшн бүх юмнууд орж байгаа. Бидний хэрэгэлдэг сайт, линк гэдгийгсэн шүү дээ. Энэ бүгдээрээ орж байгаа. За тэгвэл энэ бүгдийг хэрэглэхэд, энэ утсыг хэрэглэхэд биднэрт өөрчлөлт байдаг юм болов? Тэр аппликейшнуудыг хэрэглэснээр биднэрт өөрчлөлт байдаг юм болов? Тэр Facebook дээр байгаа, TikTok дээр байгаа тэр зүйлийг үзээл ингээл хараад аюул биднэрт өөрчлөлт гардыг болоо гэсэн утгатай баха. Хэрэнд гарах баха. За одоо ингээд бодохоор за ямар өөрчлөлт гарах боломжтой юм бол сайн мó? Зайл айлна гэж бодчихвол бүгдээрээ ямар сайн өөрчлөлт гарах боломжтой, ямар муу өөрчлөлт гарах боломжтой юм бол? Сайн өөрчлөлт нь гэх юм бол одоо жишээлбэл нэг иймэрхүү юмнууд идэв штэ. Хичээлийн үр дүнтэй анхаарлаа сайн төвлөрүүлээд хийх гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд ингээл англи, монгол ингээл тэр чигээр ингээл зөндөл байдаг штэ. Тэгээ тэрэн дээр болохоор одоо ингээл 25 минут хичээл хийж ягаад 5 минут амрах ингээд иймэрхүү тийм хичээлээ сайн анхаарлаа төвлөрүүлж хийх юм байна гэл нэг юм TikTok, Facebook ингээл Instagram янз бүрийн сошиал зүйлүүдээс бас тиймэрхүү өөртөө тийм сургамж авсан зүйлийг сурч болно. За хэрэгтэй сургамж олмоор зүйлийг тэндээс бас үзэж харж болно тий? Суралцаж болно. Би яг за сайн зүйл. Яг бичлэг үзэж яхад тийм яг миний яг биш. Яг матер одоо орж байгаа хичээл одоо чи ороо дууссан л да. Язгуур энэ төр яг гад ирсэн ахгүй тэрийг үзэн чинь бүр үеийг багшийн заснаас илүүсээ ойлгосон. Тэгэхээр бас шин зүйлийг сурч мэдэж авч ойлгоход хүртэл тэр бичлэг туслах юм байна тий. За ганс увдад сайнаар нөлөөсөн. Багшаас загшин дасаас их ойлгоогүй л хийвтэй ер нь юу ч гэсэн гайгүй. Юу ч гэсэн бас ийм юм байна гэдэг. За сайнаар гэвэл жишээ нь англи хэл дээр юм үзвэл ингээд англи хэлээ сайжруулах боломжтой. Тэгээд зарим мэдгүй болгонуудаа асуувал тэгээд ямар нэг аппликейшн гаргаад өгөх гэх мэт тиймэрхүү бас сайн тал байгаа. Сайн тал байгаа. Хэрэг би буруу санааг бол ганс өвд нэг ютубер хичээл биш хэл сураад исэн тийм. Хэл сурна. Одоо сурч байгаа юу? Өөр хэл сурж байгаа болохоор бас завгүй байгаа. Ер нь тэр байгаа үтгээ бэлцсэн. Болцсон байна.
Гэхдээ багш ингээд төгөлдрөө орон дээр тоглодог хүн байхад ингээд амар төгөлдрөө орны бэлэг гарч ирдэг шүү дээ. Бичлэгүүд гарч ирдэг. Ингээд төрсөн өдрийн дууг одоо яаж дарах уу? Ямар нэгэн юм амархан дуунуудын нотыг яаж дарах вэ энэ гарч ирдэг. Зөв. За ямарсан суралцах боломжтой байна. За гэр бүлийн радио 104.5 гээд одоо Монгол кириллээр бичсэн пэйж хуудасаа энэ пэйж хуудсан дээр би ингээ асуучлаа. Бидний лайв стрим буюу шууд нэвтрүүлэг явж байгаа байхгүй юу? Харцсан уу? Одоо би томчуудаас үзэж байгаа хүмүүсээс ихвчлэн томчууд байгаа гэж бодож байна. Тэгээд за ямар ч насны хүн байлаа гэсэн цахим орчин хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг гэж та бодож ийн гэж асуучлаа. Тэгээ бас хүмүүс юу гэж хэлэх нь бүгдээрээ асууя тий. Бүгдээрээ ярилцчихъя. Тэгээ хариулт орж ирэх юм бол дундуур нь уншаад явж шүү. За явандрамаа. Чи бас хариулт орж ирвэл нь хэлээрэй. За харин муу зүйлс хэлэх юм болоо томчуудын хувьд харин ямар байгааг нь бүгдээрээ харъя тий. Томчуудын нөлөөр хүүхдүүд утас хэрэглэх нь Маш муу гэж харагдаж байгаа ба. Тийм. Маш муу. Нүд мүдэнд муу үнэхээр муу л гэж бодож байгаа. Яг Хамаг томчууд одоо уцаа хэрэглээгээ багасгана гэж бодож байгаа гэж. Гэтэ манай юм бол уцаа үзсэн ч утнаасаа хэрэгтэй юм үзэж гэдэг. Тийм үү. За нүдэнд муу гэж хэлэх байх гэж чи бодож байгаа юм. Удаан үзүүл бол тийм шүү. Удаан үзүүл. Тэгээд хүүхдүүд яг энэ нь итгэдэг юм болоо. Итгэдэггүй. Гэтэ ер нь бол 50% итгэдэг. Ингээд том болсон хүмүүс л итгэх баг. яг Ингээд утас юм юмны үзээ. учрыг олчдаг болохоор За Нүд өвдөн гэхээр яг ч юм нэг тийм нэрнгэсээ утгагүй санагдаад үгүй болох юм санагдаад байгаа байхгүй юу? тих байх гэж юу? Тийм. Утасыг үзүүл нүд өвдөх байх гэж бодож байна. Ганц уу жишээ нь энэтэй санал. Ялангуяа харанхууд үзвэл баг тийм санал амар нийлдэг. Ядаж ээж ингэдэг ахгүй. Та нар ядаж юм үзэж болно. Гэхдээ гадаад хэлтэй юм үзэх гэдэг. тийм явжсэн шүү. Тэр зорилго нь юу юм бол? Яагаад юм үзэж болно гэхдээ гадаад хэл дээр гэж юм бол? Хилээс Ингээд одоо монгол хэл дээр болохоор нэг сонин хэрэггүй ялдаггүй юм үзээд байна гээд англи хэл дээр болохоор бас хэлээ сайжруулахад туслана гэдэг учраас. За тэгвэл одоо бүгдээрээ шударгаар нэг юм ярилцээ тэхүн. За. Та хоёр ер нь шударга хийж чадах уу? Эфирийн одоо ингээд зөндөө хүмүүс сонсч иж магадгүй шүү дээ. Чадах уу? Итгэлтэй байна уу? Итгэлтэй. За би бол та хоёрыг шударга байна гэдэгт итгэлтэй байна. та ингэж асуух уу яг та хэд хийх уцааддаг вэ? Яг үн тэгж байгаа. Тэгээд бидний яг сайн хөвгт болж үздэггүй гэж хэлнэ гэж Гөөгөө. Их цаг үзэхээр муу гэж тодорхойлохгүй л дээ. Харин зөвхөн өдөрт хэдэн цаг утас хэрэглэдгээ мэдхгүй л гэж аадаггүй шүү. мэдэн шүү. Тийм үү. Мэднэ. За, ганц цагт хэдэн цаг За ойролцоогоор нэг 2-3 цаг үздэг. Хайдаа нэг жоохон хичээл мичээлгүй тэгээд үзэж байгаа тэгээд бүр бараг удаан хасаараа 4 цаг болчихдог. За, ер нь 2-3 цаг хэрвээ хичээл энэ төр байхгүй байх юм бол 4-4 цаг хүрэх тохиолдол байдаг. Тий. Тий. За, энэ дэр таблет орж ирэх үү? Таблет би юм үздэг дандаа өөрийнхөө уцаа Таблет нэг юм байх уу? үзчихдэг. За. Таблет байх үү дээ гэж төгөлдрөө. За, төгөлдөр шударгаар. Би бол ягаад ч юм итгэхэд байна. Яг 6 дугаар анги, 7, 8 дугаар ангийн хүүхдүүдэд яг үннээ ярьж чаддаг гэж би боддог байхгүй. Онцлог. Ер нь яг хагас бүсэн сайн одоо хичээл мчил байхгүй шүү дээ. За. Яг ер нь бол хагас бүсэн сайн амралтын өдрүүдээр 4-5 цаг бол 4-5 цаг бол үздэг. Тийм. За, хаваа заримдаа тэрнээс илүү үздэг. байж магадгүй. Тийм. За, хичээлийн өдрүүдээ. Хичээлийн өдрүүдээр болохоор яг орой ирчээд жоохон үзэж байгаа хичээл хийчээд тэгээд үзэх эсвэл бол бүр үзэж хагаад орой хийх эсвэл яг ирж хийчээд хоолмод юмнаа яваад шинжээг авахгүй шүү дээ хийжлэхгүй. Тэгээд хичээлийн өдрүүдээр нэг 22-оос 2-3 цаг, 2-3-4 цаг. Хичээлийн өдрүүдээр яг хичээлээ тараа жоохон үзчихээ даа гэд хоолоо идчихээ жоохон шингээгээд үзчихээгээ тэгээд хичээлээ Утсаа үзэхэр хоол нь шингэдэг юм уу? тэгээд суугаад тэгээд жоохон үзчихээ тэгээд хичээлээ тэгээд би хаяада үздэг. Наа чи өстө гоё гаргалгаа штэ алсуу сонсож байгаа. Алсууг нь ганц хоол удаа. идэж явахдаа уцсдаг уу? Үгүй. Хаяада. Хоол идсэн болдоггүй. Тийм үү. Эзэн болдоггүй. Чи тэрийг анзаард юм уу? Үгүй ингээд ягаад ч юм угаасаа уцаа үзэн хоолоо идэхээр чи юу ч идээгүй юм шиг мэдрэх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэл шууд зүгээр уцахгүйгээр хоолоо идчихэл заавал нөгөө багш магш чад ч юм уу тэр чатнуудыг харж байгаа л уцаа ундраагаал хажууд тавиал хоол. За, төгөлдөр яа дээ. Ер нь л үздэг зөө. Гэтэ надад бол нэг тийм хоол идэг юм санагддаггүй шүү дээ. Би яг уцаа үзсэн ч уцаа үзэхгүйсэн ч яг тэр хоолоо идээд Цадах чаддаг. Чадах мэдрэмж ол төрдөг.
Тэгээд ер нь л тийм. За. Гасууд хаяа. Хаяа тэгдэг тийм. Тэгээд 2-4 цаг үдэхдээ бас завсарлаг аваад зурагт бас шууд тасралтгүй үздэг гэх юм. Тэгээд Панчлайн дээр нь зурагт орж ирэх юм. зурагтсан бас юунд орно сте. Тий. Тэгээд зурагт дээр хорлол үздэг болохоор арай. Холоос үздэг болохоор арай гайгүй баха. Гэж бодож байна. Түүнээс Саа бараг чи ингэж байран зурагчаан тэр цаана ингэж яж байгаа юм чи. За. Бас амар гайгүйч биш ер нь жоохон Харааны хувьд бол зурагт илүү дээр гэж бодоод байна тий өндөр мөн. Дагаа суудгаас яриулахгүй тоглоом байхгүй сте. Харин тэгчлээ. За. Тэгээд юу л Ороолоо дайрцснаас аюу. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө дөрвөлөө өгнө аягүй тохирсон тий. утас 1 цаг 30 минут юм уу 1 цаг эсвэл 2 цаг үзэж байгаа. Тэгээд дүүнэрээ за одоо хамт гэрээ цэвлэгээд нэг жоохон цэвэрлж байгаа залхуурал тэгээд зурагтаа үзчихээд тэгж алдаас нь уцаад алуулаад үздэг. Тэгтээ багш энэ бага ингэж байхад ингээд За. гарт хамт тоглох найзуудтай байсан. Одоо найзаас байгаа л та. Тэгтээ ингээд нэг найзынхаа байранд очиж тоглолтын. Тэгэхэд байж тээ. Би бүр хаа 9-10 гэж орж ирэн заяа. Тэгээд Тэр яг тэр үед ер нь бол утсаараа баг уусдаг гэсэн юм уу? Ингээд тоглоод байхгүй болцохоор алгуулцохоор нэг утас үздэг. бод дээр тоглоо явчихараа. Тий. Гэтэ бодтой болох нэр хамаагүй л. тийш тий. Бод дээр тоглох нь утас үзснээс илүү мэдрэмж төрдөг гэж юм. Зүзгээр бүр сүлдээ өөддөг байхгүй юу? Тэгээд тоглохоор ерөөсөө өөддөг байхгүй. Тэгээд тоглох санаа байж л ер нь өөдөхгүй тий. За. За одоо ундрам хариулсангүй. Юун дээр хэдэн цаг Хэдэн цаг үздэг вэ? Иш ундрам. би Иргэн иш өд. ер нь бол сая ажил хаялт гээд За. би бол өдөрт заалтаа ингээл за босоод цай майгаа уучаад нэг үзэж байгаа юм заяо. Тэнгод өдөрөөс далхуураал битэн дээр ингээл үзээ хөвтөж байгаа юм. За. Өрөө унтахаас өмнөөс ингээл нүдээд байна. За ойролцоогоор нэг 4-5 цаг л Үзсэн болох. байх. За тэгвэл утас ашиглахдаа Ер нь ойролцоогоор 4-5 цаг л юм шүү дээ. тийм байна. Хэрвээ хичээл орохгүй амралттай байх юм бол дунджаар Хичээл орох юм бол 2-5 2-3 цаг. Сая ажил хаялт болоод амар их амарсан болохоор нилээ их Манай үзсэн. 2 хоног л амарсан. Харин тийм манай төгөлдөр бит хоёр бол амраагүй. Та хоёр амарсан. За тэгвэл тэр 4-5 цагийг юунд одоо ямар аппликейшнд илүү их цаг зарцуулж байгаа юм бол тэгээ бас яагаад одоо тэрийг аппликейшнийг таалдаад илүү их цаг зарцуулж үзэж байгаа юм бол YouTube. за За би бол нэг тоглоом Roblox гэх тоглоом тоглоод Roblox-ст хэсэг тоглож байгаа. Тийм тэгээд Facebook Reels үздэг. Facebook. за Reels үздэг, Roblox тоглодог, Тэ TikTok. за TikTok, Stand up. YouTube, stand up Тий. тэр нь дотор юу гэдэг? Харин яагаад Түрүү миний доор авцсан байсан тэр тоглоо. ингээд хөндлөн бариад тоглоодсэн юм. Тий. Тэр нь одоо ML Legend энтертэй адилах юм уу? Үгүй. Тэр нь эмээ энэ чинь скил хийж тийм уран зөгнөл шиг гэдэг бол тэр яг хутга буу энтертэй. Очоод юм. За ямар ч лсэн байлдаж дайрдаг тоглоом юм уу? За тоглоом юм байна. За яагаад тэр аппликейшн таалагддаг гэж бодож байна. Одоо хэн бол Reels тэгээд Roblox-оо ярих нь. Ундран бол TikTok ярих нь. Roblox TikTok. За. Эсээ Roblox лаяа тоглолтол доо. За. Тэр яг саний stand up уу? Тэр яагаад таалагддаг? Ингээ ер нь бол одоо нэг миний яг ингээ үздэг стримерүүд, ютуберүүд сайхан бол нэг энэ жоох ертөнцид тоглосон. За. Тэгээд ер нь бол монголчууд бас амар их тоглолт байгаа юм шиг байлээ. Тэр ютуберүүд гэсэн. Тэгээд Чиний хувьд яагаад? миний хувьд Тэгэл нөгөө эдгээ үзэл дээр байгаа гэдэг. миний ингээд хамгийн анхны тоглож байгаа ориг буудалдаг тоглоом байхгүй. Тийм үү. Энийг тиймэрхүү. За нэг тиймэрхүү. За. Би тэгээд Reels үзэхээр тэгээд дандаа нэг чаленж юм уу нэг сонирхолтой хүмүүсийн хийсэн чаленж эсвэл нэг пэйжүүдийн хийсэн edit медит тиймэрхүү юм гард ирдэг. За. Гэтэ амар идэж өдөг Би юм болохоор амар гоё. Roblox яг яагаад надад таалагдаад ер нь тогсон мэхээр Roblox чи ер нь бол хаяа тоглоход л гоё. Би энэ амралтаар бол хаяа биш барыг ингээл Байн. өдөр өнчгүй байн тоглож байгаа. Тэгээд
Яагаад тэгэхээр найзууд маань ингээд тоглож байгаа учраас найзуудаа цуг тоглох гэдэг хэрэгэл тоглож байгаа байхгүй. Бас онлайнаар халагддаг юм уу Roblox ч юм. Тэгээд TikTok болохоор угаасаа ингээд Roblox тоглохоос бүр ингээд амар удаан тоглоод болохоор үйдэн. Тэгэл зүгээр хийх юм утсан дээр ингээд YouTube үзэхээр олигдоод YouTuber ингээд амар шинэ бичлэг байхгүй. Тэгэл яхахлаар нь зүгээр л TikTok дээр тийм амар өөрөө би чинь айгу бүжиглэх дуртай. За. Тийм учраас TikTok-ийн тийм айтайхан сурчмаар бүжигээ сураа бүжиглээд гэтээ би таахгүй л те зөвхөн надад л харагдахаар тавьдаг. Тэгээд ер нь бол тийм бас рилс гарч ирэн шүү дээ. Тэр нь амар хөгжилтэй болохоор л тэгээд үзээд идэг юм. За. Би ингээд Roblox тоглолдог зөө. Ингээд ингээд Roblox руу тэгээд тийм тоглоом мэдэн дотор нь зөндөө олон тоглоом байгаа. Би яг тоглолт нь тэр ихгүй юу. Тэгэнгүүтээ яг тэр тоглоом дээр ихэнх нь гадаад хүмүүс байдаг гэх юм уу? Уус нэг монголоор ярьдаггүй. Монгол хүн байсан ч одоо ингээд бидггүй болохоор ингээд чатаар англиар ингээд ярилцдаг байхгүй юу? За тэгвэл нэг хүнээс гуй туслалж юм бол ингээд тиймэрхүү үед ингээд англиар бичсээр мага англидаа сайн болно гэж байх уу? байна шүү дээ. Байх уу байгаа. Байна гэж бодож. Би байна л гэж бодож байна. Гэхдээ нэг одоо нөгөө хэрэглээнд их нэвтрэх тусмаа л ер нь бол мэдээч хэлж чинь сайжирч байгаа шүү дээ. Гэтэ би ямар ч л хэлсэн нөгөө анимашн одоо хүүхдийн кинонууд англи хэл дээр үтсээр хагаад сая нөгөө англи хэлний шалгалтын дээр бүр үнэхээр өндөр авсан хүүхд харсан шүү. Найз сургууль дээр. Тэг яг англи кинод нэ бич. Өөрөө хэлсэн. Нууц нь юу вэ гэсэн чинь би ингээл багасаа л ухаарсан цагаас л англи хэл дээр кино үздэг, хүүхдийн кино үздэг гэсэн гэж хэлсэн. Тэгээ бүр үнэхээр өндөр оноо авсан байсан. Тэгэхээр байх уу гэвэл Монгол төрсөн хүүхдүүд тийм. Монгол төрсөн зүгээр л энгийн сургууль сурдаг. Хувийн сургуульд ч биш. Тийм. За. Тэгэхээр бас сайн тал байвал байж болох байх л. Улсын сургууль сурж байгаа шилжиж ирсэн юм уу? Тийм, шилжиж ирсэн. За, окей. За, тэгвэл нэг асуулт байна. Утас хэрэглэхэд тоглоом тоглоход. За, ямар нэгэн аппликейшн ингээ хэрэглэж байгаа шүү дээ, тий? Тэгвэл тэрийг ингээ хэрэглэхэд ингээд юун чамд тийм баяртай, тийм гоё тааламжтай. Юун тэгж баярлуулаад. Тэгээ ер нь бол энэ найзтайгаа гал Мэдхгүй нэг за ундрмын шалтгаан бол найзуудтайгаа холбогдож байгаа. Тийм найз. Тэгэхээр өөдөд байдаг. Гэтэ энэ тоглоом тоглоод тийрээд уурн хүрдэг юм да. Тийрдэг хүмүүс зөндөө байдаг. Биеднийх нэг. Оо, тийм үү. Баярлахаасаа илүү жаргалтай байхаасаа илүү бас Гэтэ ингээ яг өөдөө хөвдөө тоглоход бол гайгүй зөө. За. Гүр ингээ хит их тоглоод тэнгүүтээ ингээ тэрэн дээр ерөөсө хожигдоод ч юм уу эсвэл Тийм. тэгээд яг гэхдээ тэрэн дээрээ шүү дээ ганц муухай юм уу тоглоомод дээр ганц муухай юм тэр хүмүүс нь муу тоглох ч юм уу тэнгүүд өөдөөс нь хараагаад идэг байхгүй юу. За манай үзэж байгаа хүмүүс сайн уу хөөрхнүүд ээ гэсэн байна. Цахим орчин хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг гэж та бодож байна? Хариулаад бичээд өгөөрэй. Тэгээ манай гур бас сонсгох хаа. Одоо хүртэл нэг ч хэрэг юм. Тий, эрэг он. За ганцууд юу нь чамайг баярлуулаад, догтлуулаад эсвэл гоё тааламжтай айлгаад идэг гэж бодож байна. Би зөвхөн ингээд зөвөр явуулаад үзэнгүүт нэг сонирхолтой тийм яад ч юм тийм сонирхолтой болоод эхэлчихдэг. Гэх юм уу? За сонирхолтой байдаг учраас. Тийм. За тэгвэл 4 5 6 цаг хэрэглэлээ. Тэрний дараа ямар мэдрэмж төрдөг вэ? Ямар санагддаг вэ? Тэрний дараа залхаал уцаа бэлдэх. Тийм жоохон нүд анивчаад ядраад жоохон ингээд нүд өвдөө. тийм. За нүд ер нь ингээ анивчаад ядраад идэх юм байна. Залхсан мэдрэмж төрдөг юм байна. Иргэн төвлөлтөрт яадаг вэ? Одоо уцыг үзэхэр үү? Аха. Одоо ингээ 4 5 цаг тасралтгүй үзсэн эсвэл ингээл бүр идэвхтэй үзсний дараагаар уцныг хэрэглэдэг. Амар өөддөг шүү дээ. Уйддаг. Уйдаад бүр юм хийх юм бол Тийм. Тэнгүүтээ тэгээ яг тэгснийхаа дараа нэг гадаа сэрүүхэн байвал гарна энэ бол үнэхээр Тийм. унтах дараа тэрний дараа унтах бол юу биш. Тэгээ унтахаараа бүр тэгээ ногоороо тэгээд ногоороо ингээд босдох. Тэгээд үдчихэл жоохон ингээ хамаг би хөшөөд хөдөлгөж хэлж болдог. За тэгвэл ингээл уцаа чи айгүй гоё бийж хилдэг. Ойлголоо. Ямарсан тааламжгүй мэдрэмж төрд юм тий. За чи ингээл уцаа үзээл хэвээр ингээл айгүй гоё баяртай ингээл таалагдаал. Хэвээр гэл ингээл яг ид заяа. Уцандаа орцсон байж. За тэгсэн чинь ундрмаа уцан унтарсан. уцаа бойл гэвэл яах вэ? Тэгэл янгот. Тэгвэл ямар санагдав? Яг найзуудаа тоглож байхад ингээл уцаа болиш тэгэхгүй л арай шүү дээ. дээ. За зогсоохгүй бол ард нь асуудал хүлээж идэв юм тий. За төгөлдөр тэгвэл Англи юм хэлдэг заяа. за Тэгээд
Хилдэг Одоо яг За. тий хэлдэг. Бойл гэл хэлэн гэж. Яг одоо би ингээд нэг тэр тоглоом дээрээ ингээд яг ингээд ранк хахтаа яг сүүлийнх нь матч ч юм уу. Эсвэл бол Ямар мөч вэ гэдэг нь чухал юм уу тий? яг ялж явж явах үед нь ойлгох ч юм уу. Яг тиймэрхүү үед байж гэдэг. Тийм. Байж Яг тиймэрхүү амар чухал үед. Яг утас их эздэг начига гэдэг хэвчээ. Яг ийм хүмүүстэй гол зэвсэг нь байж гэдэг үг байхгүй. За. бэж жоохон байж байгаа гэл тэрийгээ За одоо ганц Тэгээд үгүй тийж байгаа тэр нь дуусны дараа тий болчтой. болчтгийн. Тэгээд тэрийгээ дуусгаалаа. Тийм. Тэгээ угсаа бүр тэгжээдэлтэй тэр үн гараа явчихдаг. Тэний дараа амар гоё. Иргэн ганц сууд. Утас идэхтэй үзэж байлаа. Бойл гэдэг үг дохоо сонслоо. ирлээ. Тэгвэл жоохон яг ингээ гоё хөгжилтэй явж байгаа болохоор жоохон бэлчээр энэ одоо яасан бол цааш нь ингэсэн бол талын үзэж чадсангүй тэгвэл маргааш үзье. Тийм маргааш. Чаа мундаг хөхт. Тэгээ Би зүгээр ингэдэг заяо. Ингээл би чи ингээл Roblox дээр Erase Night гэх нэг юм campfire-тай тоглоом тоглож байгаа. Тэгээд амарлаг 129 өдөр алаад за яр шиг нэг 150 болгох ч байлээ гэлдэг заа. Зориг тавьсан юу? Тий. Тэгээл найзуудаа амар тоглож байгаангууд яг 129 чинь миний бүр амар их байгаа. За. Миний дээд өдөр 30 гээд одоо. За. Тэгээд ингээ би чинь тэрийг бүр ингээ найзуудаа улаартаа тоглож байгаа штэ. Тэгэл тэрнээс бүр амар ивдэхгүй. Тэгээд тоглож байгаа тэр чинь маргааш нь дахиж ороход тэр өдөр дээр байхгүй учраас яа энийгээ дуусгах хэл да гэж тэгээд гээд хэлдэг юм. Үгүй ганц удаа. Чи яаж гоё зогсож чаддгийг хүмүүст бол заримдаа хэцүү байдаг л гэж байна. юу Чи ингээ за дараа маргааш талын өргөжлүүлээ та гэж чамаг ямар мундаг юм бэ гэж төгөл дээр. Чи скал капла гэнэ үү? Бодлоо ярдна уу? би нэгсэн зогсож чаддгүй. За. Гэтэ яг бүр ээж аав яг бэл гэж шаалцсан үед л тэгээс өөр аргагүй болдог. тий Тэрнээс хойш анаа нэг мэнэ зогсож яхад чаддгүй. Тэгээд ядчихахад мэдгүй хүмүүс юу юм мэдгүй. Тэгээд би яг за яг 5 болтол үдчихийгээд 4:30-аас эхэлж үдчихэд бараг 6 болтол үдсэн байдаг нэг харахаа. Тийшээ. Тэгээд За. яраал. За. Наад Тэгвэл тэгвэл нь штэ. сони юм лхөө. За чи ямар сони юм бэ? Яг сони юм уу юм Надад уу? бас тийм. За. Яг зүгээр ингээд байж хаад одоо ингээд буцаа бойлгин штэ. Тийм чухал юм байсан ч юм уу. Буцаа бойлгин штэ. Тэнгүүд байж гэж хэлдэг мөртлөө За. уцаа болоод хичээлээ хий гэдэг үг амар хүнд тусна штэ. Зүгээр бойл гэж хэлэх. Тийм. Уцаа болоод хичээлээ хий гэдэг. Яг хичээлээ хий гэж байгаа нь амар нэг тийм. Нэрнгэсээ бойлох хэрэгтэй юм санагддаг штэ. Хүнд тусдаг гэдэг нь одоо зогсооход илүү тусалдаг гэсэн утгатай юм уу? Эсвэл илүү дарамттай гэсэн утгатай юм уу? Зогсооход илүү тусалдаг. Чи эерэг талаас нарч байгаа юм. Ундрам ариагүй юм шүү. надад бол уцаа бол хичээлээ хийм Уцаа хичээлээ хийх ёстой болохоор. би бол өөрөө угаасаа хичээлээ хийхгүй болвол багш нартаа алуулахаар чинь дүү Багш муу нар гарна. хизээ халаад тийм. Тэгэхээр багш нар загнуулт юм ааштай хүний өгсөн. Чи тэгээ багш нар загнана гэж хэлэлтэй. Тэгэхээр ингээд Зөв нь алуулна. бүхэл өдрийн гэр бүлэрээ одоо 104.5-аар багш нар ална гэж яриад байгаа шүү. Тэгээд Сая баахан цалин нэмүүлэх тохой ярьсан. Хүүхдүүд алаад цалин нэмнэ гэдэг санаа ойлгож шүү. тэгээд байгаад өө ярьжсэн мартаа ичхээ. Уучлаарай. Тийхгүй яах. За мэдгүй намайг алгасан. Гэтэ багш Чи ямар ч ингэдэм юм тийм өндөр багш нар ингээд загнана. Угаасаа чи өөр ингээ ухамсарлаад хийт юм биш үү? Мөн үү? Них ээж чи амар бойл мол гэл тэгдэггүй мэн. За сайн байна. Ганц удаа. Юу утсан бэ? Амьд өгөхтэй. Юу утсан? Та нөгөө нэг тийм яаж сайн зогсоод идэв ингэдсэн шүү дээ. Тэгэхээр ингээд яг ингээд номхон зогсохдоо сайн зогсоод авах гэдэг. Би яг бойлгингүүс нь яаж болдгийг л гэсэн утгатай байхгүй. За тэгвэл төгөлдөрт нэг яриа байна. Төрөн чи нэг утас тоглосон да доор бүгд нэвтрүүлэлт орохгүй хүлээж ирсэн чинь. Тэгсэн чи ингээ би рефлексээр тэгсэн байхгүй. Би чи ингээ бас том хүн шүү дээ. Иргэн том хүн. Би тэгээ төгөлдрийг уцаа бойл тоглоомаа бойл гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чи ямар мэдрэмж төрсөн? Хэдүү? Таагүй. Яг л өөрийнхөө төрсөн мэдрэмжийг хэлээрэй. Таагүй бол биш зэ. За. Таатай бол биш заяа. Тий. Яагаад таагүйч биш? Яагаад таагүй биш? Яагаад таатай биш вэ? Тэгвэл тэр. Таатай биш нэ штэ. Би яг
болох юм бол бандуулдаг мач руу орсон байсан заяа. Аа нөгөө мөч үү. За. Тий. За. Тий. За зүгтгий. Тэгээд яг таатай Арай биш гэвэл. эфэм дээр байгаа Хаана бас байгаа? та хэлж байгаа болохоор. Яг би ингээ хүн ялгаагүй зүгээр ингээ та надад баг анх удаа биш ээ. Баг анх удаа баха тий. Тэгсэн Тэгсэн баг. байл гэж хэлж Тэгсэн байгаа. баг. Имээ гэрийнхэн бол имээ одоо гэрийнхэн энэ төр байгаа шүү дээ. Аха. Тэд нар бол зөндөө хэлжсэн болохоор таагүй. Зөв. Гэхдээ би бол гэж хэлснийхаа дараа жоохон өөрөө гимссэн шүү дээ. Яагаад? Тэгж хэлэх ёсгүй гэж би томчуудыг боддог байхгүй юу? Яагаад? Тий. Багшаа би Тийм нэг шууд харгалах нь одоо ингээд тархинд Тэр яагаад тийм Яг томдоо тэгж идэх муухай байдаг ч гэсэн. Харин тийм, Яг боёг бүр ингээ яг тулгаа бодонгууд яг бидний төлөө л идэм билээ шүү дээ. тий. Яг нүд нь өвдөж хүйдээ гэж бодсон. Багшаа би нөгөө нэг фэйсбүүк ухаад рил үздэг гэсэн шүү Та дээ. энэс хаалаад байгаа. Ихэнхдээ ингээд рил үздэг. Тэгэхээр нэг юм нэг сэтгүүлч хүн ингээд нэг юм яриадсан. Тэгээд хүүхдүүд яагаад уцаа их үздэг вэ гэд тийм нэг рил яваадсан. За. Тэгээд хүүхдүүдэд чи миний хүү чи уцаа бэл миний хүн уцаа бэл одоо хичээлээ хий гэж хэлэх нь ер нь буруу. Хүүхдүүд чинь юу байлаа. Ер нь чи яриа ивэл миний хүүхэд уцаа үзмэл байгаа мó. Уц чинь юм хор нөлөөтэй. Чи эхлээд хичээлээ хийгээд гэрээ төвлээд хийх ёстой юмаа хийжүүл үзэхэд дамал тэгээд дээрээс нь бас баг үзэх ёстой гэдэг. Тэггүй тийм юм хэлдээсэн. Тийм Сайн асуудал сонсож чадаа. тийм дуусгачаад уц үзэх мэдрэмж гоё шүү дээ. Зүгээр үж байгаа үзэхээс гоё шүү. Бүх юм хийчихээ лөө. Тий. Одоо Бүргээд дахиад босох зүгээр л чөлөө цаг. Би гэхдээ бүр нэг өдөр хичээлүүд ингээ аваар өчтэй хөхгүй амар цаг цагаад нийцсэн. Нэг өдөр хийхгүй орхиол. За энэ маргааш орох юм чинь ингээл авааруулаа. Бөөгнүүлээ. Тэгээд тэнийгээ арайны 3 хүртэл сууж хийгээл. Тэгээд доос Юу арай шүн юм биш. тэгээд 3 хүртэл хийгээл ламдаар бол унтахгаа хөвтчихээн зэ. Тэнгуучуд нэр өрөхгүй. Тэгэл уцаа 30 минут ухаж байгаа л нүдээр нь лайлж. Тэгэл уцаа болол хажууд бишээ даашаа хөлрийнхаа тийшээ жийчээгээл. За тэгвэл хүүхдүүдэд анзаардгүй нэг юм 3 муу нөлөө идэх юм. За. Хүүхдүүд өөрсдөө них анзаардгүй. Гэхдээ тэрийг нь томчууд юу н анзаардаг. Анхаарал төвлөрөлт нь мууддаг. Мэдхүү. Мэдэх байхаг мэднэ. Ер нь мэдэрчээсэн үү? Юмыг маш хурдан мартдаг болдог. За. Тий, хариуцлагагүй. Ер нь юмаа хурдан мартна. Тэгээд одоо сайн одоо тархаа ажилуулж чадахгүй болгоно гэсэн үг. Тоомоо бодоход одоо хэцүү шттэ. Байнга уц үзээр агаад. Тэгээд тондоо бас модж болох юм те. Модж болох юм Зоос тийм. байж болох юм. Төвлөрж явах ихтгэл. За. Одоо ингээд та хэд анзаарах юм бол хараа. Бид нар яаж тэрийг анзаардаг гэж. За. Одоо ингээд би ч нөгөө сэтгэл зүйн хичээл заадаг шүү дээ. Та гурав мэдхүлээ. Юм ярьж хахад өөр тийшээ. Би гэж одоо яг 6 7 8 дугаар ангийнхан заадаг байхгүй юу? Одоо ингээд нэг юм ингээд тайлбарлаад 3 минутаас дээш хугацаа 2 минутаас дээш хугацаанд болоход л хүүхдүүд уйдчихдаг. Яг дүрс нь өөрчлөгдөхгүй, миний өнгө өөрчлөгдөхгүй, миний дуу хоолойны өнгө өөрчлөгдөхгүй, хүүхдүүд ингээд айл хэдий өөр юм хараад ингээд Тэнгүүт ярьж мариад ингээд Тэнгүүт дуугаа хаагаач тэгээж ингэж гэж байдаг. Багшаа. Би яг сая эхний цаг суусан байхгүй сая. ингээд Яг ийшээ орж ирэхдээ эхний цаг хичээл дээрээ суугаад тэгэхэд манай түүх юмагч орж ирсэн. Тэгээд нэг за ойлгосноо битэргээ юм ярьж хахад за гээд нэг хаймар томатаа суучаад нэг жоохон нэг юм бодогдоод тэгээд юм бодоод тэр яг наадах чинь байхгүй. Юм бодоод ингээл гэлрээс очсон. Яагаад тэгэхээр захим орчин чинь ингээд айгуу сонирхолтой ингээд өөрчлөгдөд идэг байхгүй юу? Өнгө нь дүрсэн. тэгээ бүр ойлгохгүй бэлтдэг. Юу ясныг ч хөтөл. Юу Одоо ясныг ингээд ойлгож чадахгүй. юм үзэж хахад тэр бичлэг нь 3 секундээс доош яг. 1-2 секунд өөрчлөгдөд хаан бол ямар муу гэсэн. Нөгөө тийм 1 донтуулдаг 2 гэдэгсэн 3 4 гэдэг. Тийм. Яг 5 мав тиймэрхүү секунд болоод өөрчлөгдөд. Яг тийм бага секунд өөрчлөгдөх юм бол хүүхдийн анхаарлыг татах зорилготойгоор. За тэр бэбиний тухай ярьж байгаа заяа. Харин та нарын тухайд болохоор рил үзэх нь яг та нарын анхаарал төвлөрөх чадварыг чинь муутгадаг. Яагаад багшийнхаа яриаг удаан сонсож чадахгүй өөр юм бодоод нэг мэдсэн чинь шал өөр юм бод. Тэгээ залхуу малхуу чи хурцсан сууж байгаа вэ гэхлээрэ рил үзэх тусам бидний анхаарал төвлөрөх хугацаа богиносгодог. Энэ бүр судалгаагаар батлагдсан. Багшаа. Ингээ хэдийг уц үзээр гаад мартамхай болох ч юм уу. Нэвтрүүлэг дуусгач шүү дээ манайхаа. За. Тэгээд
Одоо ингээд муу нөлөөд байгаа шүү дээ. Чи бүр ингээд амар хут үзээд тэр буу нөлөөд бүх ингээд тэр нөлөөнд бүр ингээд тэр хүүхдийн бие ингээд шингэсэн тийм үед яаж галзуугийн имлэг явахгүйгээр тэрийг засах вэ? Тэр хүүхэд нь бүр ямар төвшөнд гэсэн одоо ямар нэгэн зүйл ингээ чи муудна гэж ярьж штэ тий. Тэр нь дандаа ийм төвшин байдаг юм байна. Бүр ингээ муудсан. Бүр ингээ муудсан уу? Тэгээд тэгвэл тэр чин хүндэл гэж ойлгоно штэ тий төвлөрөө. Тийм үед бол заавал эмнэлгийн тусламж хэрэгтэй л гэж хэлнэ. За тэгтээ галзуугийн эмнэлэг гэдэг чинь заавал галзуурсан хүмүүс биш нүү сэтгэл засалж байдаг хүмүүсийг хэлж байгаа. Имээр болон ярилцлагаар одоо чамайг сайжруулдаг гэсэн үг. Тэгэхээр хэрэг хүнд төвшөнд очсон л бол өөрөө идэх ч юм уу өөрөө сайжирна гэж юу. Заавал тусламж хэрэгтэй. Та нэг кино зэрэгсэй юу? За. Нэг юм хичээлдээ амар муу охин Японыхоо хамгийн топ сургуульд элсгээд нэг багштай явуулзаад нэг кино зэ. Тэр багчийг нэг чи надад нэрийг бичээд өгөөрэй за. Би миний нэрийг арай мэдэхгүй байна. Би гэсэн мөнхлөө мэдгүй. Кино тайлбарладаг. Яг тэрэн дээр бол байгаа. За. Цахим орчныг та хэд бол буулгацсан юм байна. Тэгээд яг тэр багш нь ингээ өөр нь ирсэн ээж аамчаар өчөөсөө зөндөө байсан. Тэгээд тэр нэг юм шар үстэй утас амир хүздэг нэг төрлийн хүүхдээс аахгүй юу. Тэгсэн яг тэр утастай нь хичээлийг нь холбоод заагаад тэгсэн тэр хүүхэд нь бүр сүлдээ амир хичээлээ сайд хүүхдэлсэн шүү. За ойлголоо. За нэвтрүүлэг рүү оръё. Яасан өнөрм. За яарэр. Би ингэжсэн аахгүй. Одоо ингээд би ингээл хичээл дээр ингээл за өөр юм бодно зэ. Тэгтээ би өнөөдрийн жижиг хэм блэ багш намаа дахиад үлдэж жижигрээ хийлгээрэй гэх болов гэдэг бодол төрдөг. За тэгвэл хүүхдүүдийн ааш нь ч ихсэн өөрчлөгддөг юм байна. Та гурав өөрсдөө анзаарсан уу? Би бол ингээл амар ингээл хин нэгнээс анзаарсан. За би бол ингээл амар нээлттэй утсан муцаа ингээл хөөстэй хурдан байлж мэлчтэй байсан байхгүй юу. Тэгэл яасан чи ингээ миний нээлттэй байдал ингээд нэг баг нэг 10% багассан юм шиг хүмүүстэй ингээ амар чөлөөтэй бүр аимшигтай чөлөөтэй харьцаж чадгаа байсан учраас би ер нь уцаа хэтрүүлж хэрэглэнээс болоод гэсэн болов гэж бодож чинь цаагаансаа. Би бол ингээд одоо жишээ нь утас үзэж байгаа штэ. Тэгэхээр амар хор нөлөө гадагшлуулаад тэгээд би одоо юмаа жоохон хурдан магтаад тэгээд яг даалгавртын өглөөгээд сая төгөлдөр юм хийж байхад тэгээд өөр юм бодоо тэгээд тийм гих мэт. Тийм тэгээд бас ундрмих шиг бас гайгүй чөлөөтэй ичдэггүй сайн ярьдаг байсан. Тэгж байгаа жоохон зөрөгтэй байхаа болж эхэлж байгаа. Тэгээ би бас яг бага ангитай гайгүй нээлттэй байсан. Одоо тэр нээлттэй байдал арай багассан юм санагдав. Энд гэхдээ үнэхээр утасны нөлөө байгаа юм болов уу? Юу юм бол? Эсвэл хүмүүстэй амар их харилцаа байцсан. Одоо ингээд зарим хүүхдүүд одооны сайн санаачаа. Ер нь бол одооны чист ер нь бол хүүхдүүд ихэнх нь нэг жоохон тэнэгүүл гарах ч юм уу. Эсвэл самрын урд гараад өөрийнх нь зохиосон юмыг уншихад тэр нь жоохон нэг тийм утгагүй ч юм уу. Эсвэл жоохон тийм дуу байх юм бол амар шоолдог байхгүй юу. Яг тэгж шоосноос болоод тэгсэн юм байна. Бас эсвэл тэгээ наад тэгэхгүй наад тэгэж зодно. Намайг угаасаа хинч тэгэж зүрхлэхгүй л дээ. За тэгвэл яагаад энэ тухай ярилцсан мэхээр ингээл энэ тухай ярилцах тусам одоо та нар өөрсдөө би уцаа болох ёстой гэдэг шийдвэр гаргах чадвар чи илүү сайжирд юм байна. Ухаардаг. Тэгээд дээрэс нь одоо утасны нөлөө их байгаа болохоор сонсож байгаа сонсогч нар маань хүүхдүүдтэй үзүүлээд тэгээд бас хэрэг болно. Тийм яг үнэ. За өнөөдөр хичээл нь орсон ч гэсэн зориод ирсэндээ баярлалаа. Сонсогч эцэг эхчүүдийн хүүхдүүд гэж байна. За гэрүүлэр радио 104.5 амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг цахим орчин биднийг өөрчилдөггүй гэсэндээ эцсийн хариулт нь юу болж таарав? Өөрчилдөг. За гэхдээ ихэнхдээ муугар. Сайн зүйл бас байгаа. Муу тал бас байгаа. За тэгээд тэр сайн мууг сайн бодож байгаа. Сайн мууг 50-50 эсвэл арай аль нэг нь их үү? Сайн хүн болгон дээр өөр гарах хаа. Зарим хүнд илүү сайн нийлүүлжлээ, зарим хүнд муу нь илүү хилэржиж магадгүй. Тэгэхээр тухайн хүнээсээ яаж үзэж гин, юу үзэж гин, тэрэн дээр хэрхэн цагаа өнгөрүүлж гин гэдгээс нь хамаарал. Тэгээд юу үзэж байгаагаас нь хамаарал. Тийм бас тэгин гэж бодож байна. За тэгээд хараалтай юм үзээд байвал хараалт эвгүй яг үнэ. За тэгвэл эцсийн шийдвэр та гуравт байгаа шүү заа юу. Уцаа хэр их үзэх вэ, хэдэн цаг үзэх вэ, тэ юу үзэх вэ гэдэг шийдвэрийг хэн гаргах вэ?
Чи өөрөө гаргадаг шүү Асуу үзэж юудаас гаргаж үзээрэй. Оо яг оноо. Алсууг санчлаа тий. За ингээ гэр бүлийн радио 104.5 амьдралын өчиг байла. Цахим орчин биднийг өөрчилдөгөө. Тийм ээ. Энэ тодорхой хэмжээгээр өөрчлөлт байгаа. Та өөрийнхөө өөрчлөлтийг анзаараад үзээрэй. Түр баяртай. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.